За сайн байцгаана уу манайхаа. Амралтын өдрийн мэнд. Өнөөдөр сайхан гадаа бороотой жоохон сэрүүхэн байна. Хөрт хөмсөд алхаад явж байна. Тэгээ манай энд нэг урт нэг илүү амралтын өдөртөө урт одоо амралтын өдөр болж байгаа. Маргааш амралтын өдөр. За тэгээд би та нартайгаа өнөөдөр та муу ээж үү гэдэг сэдвийн талаар ярих гэж утсан юм. Ер нь та хүүхдүүдээсээ тэ та муу ээж гэдэг үг сонсч ирсэн үү? Би бол сонсч ирсэн. Тэгээд ерөнхийдөө муу ээж гэж сонсоод яадаг байсан бэ гэхээр миний хувьд болохоор нэрэл би муу ээж юм да гэдэг гими мэдрэмж авдаг байхгүй юу? Яа тэгэхээр нэрэл би ч одоо хүүхдээ одоо ингээл хүний газар төрүүлж өсгөө те ингээд олигтой монгол хэлч 100% монгол хэлч байхгүй болгож гин. За тэгээд нэг хоол ундан хүртэл ингээл нэг яг энэ чинь би монгол төрлийн хоол идэхгүй манай хүүхд ч одоо энэ чи төрж өссөн. Тэгээд нөгөө дандаа Америк төрлийн гадуур фаст фуд айгүйх авч иддэг. Тэгээ би ер нь жоохон өөрийгөө муу ээж гэж дүгнэдэг байхгүй, дүгнээд иддэг байхгүй. Нэрэл би жоохон муу л ажилчтай. Тэгээ тэр нэг ягаад нэг еврей нэг философч нэг цагаан сахалтай хүн байдаг штэ. Раби Манис Фридмен ч үлээ. Тэр хүний яриаг нэг сонсоод нэг хүний асуултанд хариулж байгааг сонсчихъя. Та муу ээж үү гэдгсэн чинь тэр хүн болохоор яг хав хариулж ин тэр бол мэдээч хэрэг Жүүш одоо еврей хүн учраас тэр бурхан талаасаа ч юм уу бас нөгөө талаасаа философч хүнэлтэй. Тэгээд авахыг аваад хаяхын хаяа гэж бодоод хаяа сонсдیں۔ Тэгээд тэр хүний хариулж байгааг сонссон чинь яг хөө тэр 10 настай хүүхэд ч юм уу бага насны хүүхэд уурлаад хэлсэн байж болно. Гэхдээ сайн муу ээж гэдгийг одоо тэрийг одоо ингээд хэмжих хязгаар байхгүй гинэ. Бизнесийг болохоор бизнесийн одоо муу удирдагч гэдгийг бол хэмжих хязгаар байгаа гэж байна. Ягаад тэгэхээр тэр чинь нөгөө одоо тэр компани чинь ашигтай байна, ашиггүй байна уу гэдэг чинь бас бизнесийн юунаас хамаарна. Тийм ээ. Удирдлагаас хамаарч байгаа учраас тэрэн дээр сайн муу гэж бас хэлж болно. Ээжийн хувьд болохоор хязгааргүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхдээ тэр хүүхэд мэдээч бага насндаа хэлсэн урандаа шилсэн байж болно. Тийм ээ. Гэрийн даалгавраа ээж нь дандаа тийг ин гэдэг болохоор ээжтэй дургуцаад муу ээж гэж хэлсэн байж болно шүү дээ гэж хэлж байгаа. Тэгээд нөгөө нэг юм нь болохоор бас нэг ингэж тайлбарлаж байгаа. Муу ээж болохгүй тулд хүүхдүүдийнхаа төлөө ямар нэг юм хий гэж байгаа байхгүй юу? Accomplish done гэж байгаа. Тэгэхээр ямар нэг юм хий гэдгийг би юу гэж ойлгосон бэ гэхээр өөр хүүхдүүдтэй ямар нэг юм сурга тэг өөр хүүхдүүдийнхаа төлөө юм хийхээр өөр хүүхдүүдтэй мөнгө хадгал өөр хүүхдүүдийнхаа сургалтын төлбөрийг төлж ямар нэг юм хүүхдүүдтэй хий. Ямар нэг юм хий гэж байгаа. Тэгээд тэгсэн гэж ойлгож байна. Тэгээд болохоор ерөнхийдөө за одоо өмнөх одоо ширээн дээрх тавган дээр байгаа хоолоо л хар гэдэг юм байна л да. Тэгэхээр биднээсийн ойлгож байгаагаар яг одоо цагаа л хар гэдэг юм байна. Тэгээд бас нэг мессеж нь болохоор бурханд итэг гэдэг юм байна. Бид нар чинь яг хуу монголчууд болохоор хувь заяанд найд гэдэг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр сайн ээж байх гал муу ээж байна. Би одоо муу ээж байна. Яа сайн ээж болох уу гэж сэтгэл санаагаа шаналгах ерөөсөө хэрэггүй байгаа байхгүй. Зөвхөн өнөөдөр одоо надад би юу хийх боломжтой вэ? Тэрийг хий. Боломжгүй юм бид нар өөрчилж чадахгүй шүү дээ тий. Тэгээд боломжгүй юм өөрчилж чадахгүй юм чинь өнгөрсөн цагийг өрөөсөө бодох хэрэггүй. Одоо цаг дээр амьдр. Тэгээд ерөнхийдөө хувь заяанд найд гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг л нөгөө одоо бурханд итэг гэдэг чинь хувь заяанд найд гэдэг үгтэй яг утга ижлэх юм санагдаад би бодож байгаа байхгүй. За би ч ер нь өөрийнхөө нөгөө нэг гими мэдрэмж байгаад идэг гэж би түрүү ярьсан тий. Тэгэхээр би ер нь гими мэдрэмжтэй яваад ах шаардлага байхгүй юм байна дөө. Одоо тэгээд яах юм бэ? Нэг нөхцөл байдлыг одоо би өөрчилж чадахгүй шүү дээ. Тэр хүүхдээ чинь энэ ч өсгцэн одоо тий 100% одоо хэдий Монгол гэр бүлд өсөж байгаа ч гэсэн тэгээ орчноосоо болоод яг хуу тийм нэг монгол хэлээр ойлгоод байдаг ч гэсэн өөдөөс ярихтаа ингээд айгу муу ярьдаг болчтiin байна. Тэгээд нөгөө тэрэндээ ингээд жоохон гимшээддэг байхгүй юу? Яана энэ хүүхдтэйгээ харилцаж чадахгүй болох үү дээ гэл тий. Тэгэл байдаг. Тэгэхээр одоо нэгэнт би ингээд юмыг
байгаа ямиг өөрчилж чадахгүйгаас хойш одоо яах вэ тийм ээ. Одоо цаг дээр амьдрал тэгэл одоо ястаа хувь заяанд найдал орхихоос биш тийм ээ. Тэгээд одоо ерөнхийдөө жоох өөртөө анхаарал тавиал гэж лээ. Тий өөртөө анхаарал тавь гэдэг чинь хэд өөрийгөө битгий одоо хайрлж хэтэрхий өөрийгөө хайрлаад ах юм бол бусдыг хайрладаг хайрлах зүрх сэтгэл байхгүй гэж ярьдаг юм байлээ тэр хүн. Тэгэхээр яхав та тэгэл ёстой авахыг аваад хаяхыг хаях бах та тий. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг чинь бас би ч өөрийнхөө махан биеийг хайрлах хэрэгтэй шүү дээ. Тэглээгээд би өөр хүүхдэд хайрлахгүй гэсэн үг биш шүү дээ. Тийм ээ. Тий бас нэг мессеж нь болохоор өөрийнхөө энэ дотгошоогоо ор гэдэг юм билээ. Тэгэхээр одоо дотгошоогоо ороод бурхантай яар гэдэг юм билээ. Тэгэхээр бид нар ч юм болохоор дотор хүнтэйгээ яар гэдэг тий. Тэгэхээр нөгөө нэг бас нэг англиар ингэж ярьдаг шүү дээ. Gut feeling гэж ярьдаг шүү дээ. Энэ дотор байгаа монголчууд чинь тэрий чинь нөгөө дотор байгаа хүн гэдэг шүү дээ тий. Дотор байгаа хүнтэйгээ сайн ярил гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээл хүүхдийн хүмүүжлийн хувьд ч гэсэн тэгээд одоо би муу ээж мэж гэж ингэж өөртөө ямар нэгэн цол өгөх хэрэггүй найзуудаа.